Сайн байцгаана уу? За одоо би та бүхэнд манай үзэгчдээс ирсэн асуултыг бэлтгэсэн байгаа. За тэгээд хэдүүлээ эхнээс ахуулаад уншаад хариулцгаая. Зураг авалтын үеийн хамгийн сэтгэл хөдлөсөн мөч юу байсан бэ? Хамгийн сэтгэл хөдлөх мөч. Бид нэр яг нөгөө зураг авалтаа Мятийнхаа нөгөө ангарт яг онгоцон зураг авалт хийсэн штэ. Тэр хамгийн сэтгэл хөдлөх юм байсан. Мятийн нөгөө суудалч амар олон хүнтэй штэ. Тэгээ маш олон хүмүүс ирсэн, маш олон хүмүүс уран бүтээлчд ингээ ирсэн. Яг зураг авалтанд орох гээд яг ингээ Сварцынхаа хувцсыг өмсчөө зургандаа орох мэдрэмж. Тэр хамгийн сэтгэл хөдлөх юм байсан үнэ. За дараагийн асуулт. За ингэнэ. Цэлмэг яг хиндэн чин сэтгэлээсээ сайн юм бэ? Тэр амар эргэлзээтэй. Тэгэл хүний сэтгэл чинь тэгэл сонин штэ тий. Хаа үед мөчөд бас яахыг хинж таашгүй гэдэг шиг. Тийм болохоор киноноос л үзэхэндээ. Ах киноны санал аваад ямар сэтгэл төрсөн бэ гинэ? Нэг хамгийн анх яг манай продюсер манлах эмоц өндөртэй хүн шүү дээ. Тэгээ над руу залгаал тэгснээр за төгсөө баяр хүргэе ямар ч байсан орох болсон шүү гэж хэлэхэд нь бол амар баярлж байсан. Хүн яг мэдээг бас тэгж сүртэй дуулгахаар бас айгүй гоё юм билээ. Тэгэхээр ер нь бол айгүй сэтгэл хөдлөсөн ялцчих. Миний хувьд бол яг энэ намайг яг энэ байран дээр ирж кастинг зарлцсан байсан. Тэгээ тухайн үед чи амар урт төстэй хитүү ингээл аймагтай тий хамар аймагтай. Тэгэл амар сахимахтай ирсэн юм аа. Тэг ингээ байжсэн тэгээд ерөнхийдөө яг ямар кино гэдэг зөвхөн нэг юм хар зургийн мэдээлэл авцсан байгаад гол дүрийн залуугийн одоо диалогийг уншихад одоо тэс ондоол хүн байсан л дээ. Маш юм даруу сахилга баттай нэг юм сэтгэл хөдлөлгүй гэмээр ч юм уу нэг тийм байсан. Тэгээ ямар ч кастинг өгчөө байжсэн. Тэгээд эхлээд надад юу байсан? Баяр хүргэе энэ киноны төсөл тэнцсэн шүү. Тэгээд хоёрдугаар нисгийгч буюу одоо манай киноны хиний дүрлээ Жавхлангийн дүр дээр тэнцсэн шүү гэж тэгжсэн байхгүй. Тэгээд ямар ч байсан за яг эцсийн хариугаа бол түшгийн дүр дээр сонгосон гэдгээ яг бид нэр яг кино группээр анх уулзаад хамгийн анхны уулзалтын яг өмнөх өдөр нь продюсерийн багаас, найруулагчийн багаас хүмүүс сугалцсан байгаад дахиад нэг кастинг авъя. Түшиг дээрээ дахиад нэг кастинг авъя. Тэгээд очоо кастингаа өгөөд тэгээ ерөнхийдөө яг тэр оройно шууд за баяр хүргэе. Тушаал тавьчихсан шүү. Жавхлангаас түшиг дээр ингээ ажиллахаар боллоо. Баяр хүргэе тэгжсэн. Тэгээ миний хувьд тэр ажил айгуу гоё байсан. Дараагийн асуулт руу орцгоё. Дүрээ бүтээх явцад тохиолдсон хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ? Онгоцон дотор орсон сцены зураг авалтууд маш хүнд байсан. Тэгээ бид нэр ингээ өглөөнөөс орой шөнө хүртэл ингээ бүтэн өдрийн турш маш олон одоо юм залуучууд маш олон хүмүүстэй зураг авсан штэ. Тэгээд яг тэр дунд ороод зураг авалт эхлэхэд жоохон хэцүү байсан. Тэр бусдаар бол гайгүй тий. Миний хувьд бол яг энэ дүрийнхээ сэтгэл санааг ойлгох нь айгүй хэцүү байсан. Тэгээд тэрэн дээр бол хамтарч ажилласан найруулагч нартай, найруулагчийн багтай, зураг авалтынхандаа бүгдд нь маш их баярлалаа, талархлаа. Ер нь бол айгүй төмс шиг дүр штэ. Түшигч. Ер нь нэг юм жоохон нэг тийм багхгүй. Тэгээ ер нь тэгээд анги ирэх хойшоо байх тусмаа яагаад тийм байсан бэ гэдэг учир шалтгаан тайлагдаад ирэхээр бас гайгүй болох байхаа л гэж бодож байна. За миний хувьд гэх юм бол одоо яг тодорхой байхаа би яг жирэмсэн болсон байсан. Тэгээд баг сартай жирэмсэн гид центр харагдахгүй. Тэгэхээр угаасаа кино багийнхантай бол ерөөсөө жирэмсэн гэдгийг хэлээгүй. Гэтэ жирэмсний хордлоготой байсан, жирэмсний тонустай байсан, айгу аимшигтай байсан. Яг ийд жирэмсний хордлоготой үедээ хэдэн хоног дараалж тэр онгоцон дотор зураг авч явах. Би физиологийн хувьд айгу хүнд байсан болохоор жоохон хэцүү болсон болохоос биш. Ер нь бол бас энэ зураг авалт айгу гоё болсон гэж бодож байгаа. Хамт олон айгу гоё болохоор. За дараагийн асуулт. Хэрвээ жүжигчнээс өөр ажил мэргэжил хийх байсан бол нисхийн салбарт ажиллах байсан уу гэж. Миний хувьд ажиллах байсан. Яг бүхэгийн ажилтнараа. Би бол бүхэгийн ажилтнааргүй. Би өөрөө ингэ нисгтэй амар тийм шамирч нисдэг юм байхгүй. Тэгээд зүгээр ингээд суугаал нисэж байхдаа тийм хэцүү юм чинь яг тэнцээ ингээ ажиллаад те 10 хэдэн цагийн дараа ингээд инээсэн хүмүүсийг гаргана хэр надад бол төсөө би бол үгүй баха. Барахгүй баха. Би тавьдал арай өөрөө чадахгүй гэж бодож байна.
Би л бас ажиллах лээсэн. Ихэнх хүмүүс ажиллана л их бахаа бүхөөгийн ажилтнаар. Хүмүүсээ гоё штэ ажиллаараа тэгэл ирч яваал тий. Тэр нь уулын гоё гэдэг яаж яах. За хэрвээ би нисхийн салбарт ажиллах байсан бол нисгчээр л ажиллах байсан байх гэж бодож байна. Энэхүү киноноос хамгийн дуртай сцен юу вэ гэж? Хамгийн дуртай сцен нь усан сэлэлтийн сцен байсан. Сурсан шүү дээ. Тий. Мятийнхан маань сар болгон шалгалт өгд юм билээ штэ бүгдээрээ төвшин ахиулах. Манай стюардууд чинь бүгдээрээ юм шалгалт өгдөг англи хэл, тэгээ одоо биеийн хүчний, бие хамгаалах урлаг, тэгээд усан сэлэлт гээд янз бүрийн шалгалтууд өгдөг. Тэрний миний нэг сэлэлтийн сцен байдаг. Тэр нь дуртай. Надад амар сонирхолтой байсан. Анх удаа тийм зураг алтанд орсон болохоор. Манай нөгөө экипажны тэр нөгөө нэг Чингис хаан нисэх буудлаар юм алхдаг сценүүд гардаг юм. Тэр надад амар гоё зураг авах. Нэгдүгээр тий харахад зүртэй гэтээ амар амархан. Тэгэхээр айгүй гоё хэсэг. За Тэнгэр газрын хязгаар киноны жүжигчд байлаа. Тэгээд бид хэд үзэгчдээсээ ирсэн асуултандаа хариулаад дуслаа. Тэгээд манай кино болохоор хагас бүтэн сая өдөр Монголын үндэсний телевиз дээр 10 цаг 5 минутаас гарна. Харин та арай жоохон наан үзхийг хүсвэл Univision болон Look TV дээрээс авч үзээрэй. Тэгээд өнөөдрийн асуултанд бид хэд хариуллаа. Тэгээд баярлаа. Баяртай. Баяртай.